Сайн бацхан нөрхөн үзэгчтэй та бүхэндээ энэ орой мэндийг хүргэе. За Монголын мэдээ сувг үзэгч та бүхэндээ спортын онцлог зочин нэвтрүүлгээ үзүүлгээд бэлэн боллоо. Тэгэхээр тун удахгүй Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо Хайрабик гимнастикийн Mongolia Open тэмцээн болох гэж байна. Энэ тэмцээний талаар мэдээлэл өгөхөөр бид өнөөдөр студид Монголын гимнастикийн холбооны ерөнхий нэрмжгийн дарга Эрүүл Утыг хорж авчираад байна. За орой мэндийг хүргэе. Баярлалаа. Сурагт үзэж байгаа хүмүүстээ орой мэндийг хүргье. За тэгэхээр Монгол улсад анх удаага Хайрабик гимнастикийн тэмцээн зохион байгуулагдана. Тэгэхээр олон улсын гимнастикийн холбооноос ер нь 1 жилийн хугацаанд тийм ээ иймэрхүү одоо бас нээлттэй ангиллын тэмцээнийг хичнээн улс орон зохион байгуулдаг хойрт байд юм болоо. За олон улсын гимнастикийн холбоонд бол гимнастикийн 7 төрөл бол аль биесээр багтдаг байгаа. За энд бол уран сайхны гимнастик, спортын гимнастик, эрэгтэй эмэгтэй, аэробик гимнастик, акробатик, трамплин, нийтийн гимнастик гэдэг энэ 7 төрлүүд болдог. За энэ 7 төрлүүд дээр тус бүр олон улсын гимнастик холбооны техникийн хороод ажилладаг. За энэ техникийн хороодын жилийн урьдсан ингээд календарсан төлөвлөгөөнд бол ерөнхийдөө 100 гаруй тэмцээн уралдаан бол ордог байгаа. Тий. За энэ удаагийн бас Mongolia Open тэмцээн бол мөн одоо засгийн газарт одоо бид нар хэлэлцүүлэгт тий энэ Mongolia Open тэмцээний анх удаа зохион байгуулах саналыг одоо өгсөн. За энэний дагуу тэгээ засгийн газрын тогтоол гаргаж одоо Mongolia Open тэмцээнийг анх удаа Монголд одоо зохион байгуулахар болж байна. За ялангуяа энэ тэмцээнийг зохион байгуулахад одоо тусал дэмжиж ажилласан боловсрол сайжруулах спортын яам, за биеийн тамирын спортын газрын хамт олондоо одоо бас талархаж байгаа энэ завшааныг ашиглаад бас хэлье. Тэгэхээр одоо иймэрхүү зэрэглэлийн олон улсын тэмцээнийг эх орондоо зохион байгуулахын тулд манайх бол одоо ингээд дотооддоо өөрсдөө одоо бас шийдвэрээ гаргаад ингээд одоо олон улсын холбоонд ханддаг байх тийм үү. Тэгэхээр энэ хооронд олон улсын холбоон дээр очиод одоо өрсөлдөөн гэдэг ч юм уу иймэрхүү зүйлүүд байх уу? Байлгүй байх уу? Ер нь бол олон улсын тэмцээний зохион байгуулалт гэдэг бол мэдээж холбооны дотоод нөхцөл бололцоог бас хангаж үзэх хэрэгтэй. За энд бас орлох тамирчдын тоо ур чадварыг бас харж иж бид нар бас олон улсын тэмцээн уралдаанаа бас төлөвлөж байгаа. Дангаас Монголын гимнастик холбоог бол энэ жил бол аэробикийн олон улсын тэмцээн хийж байна. Дараа жил бол аэробик гимнастик Аз тв аврах шалгаруулалт тэмцээн, уран сайхны гимнастик олон улсын тэмцээнийг хийхээр зохион байгуулахаар одоо төлөвлөлөн ажиллаж байна. Мөн спортын гимнастикаар бас хэрэглэл материал маш их шаарддаг учраас бас тодорхой төрлүүдийг одоо онцлож бас олон улсын тэмцээн хийхээр төлөвлөж ажиллаж байгаа. За эдгээр олон улсын тэмцээнүүд хийх төлөвлөгөөг бол урьдчилсан байдлаар жилийн өмнө хамгийн бага жилийн өмнө гардаг. За тэгээд олон улсын холбоонд хүсэл тавиад олон улсын холбооны одоо дүрмүүд байдаг, техникийн одоо ямар нэг үйл ажиллагааг зохион байгуулах одоо журам байдаг. Тэр журмын дагуу одоо материалаа бүрдүүлээд хүсэлтэд тавиад нөхцөл бололцоо тэгээ экспертүүд ирж одоо дүн шинжилгээгээ гаргасны эцээр одоо тухайн тэмцээний зохион байгуулах хүсэлт аль биесээр баталгааждаг байгаа. За энэний дараа бид нар бол эрүүл мэндийн спортын яам хуучнаар тий саналаа өгсөн. Энэний дагуу одоо Mongolia Open тэмцээн бол цогцоор засгийн газрын тогтоол гарсан байгаа. За одоо боловсрол сонирхолтой спортын яам болж одоо бүтцэвдүүл өөрчлөлт орсон. За энэний дагуу бид нар бас дараагийн тэмцээнийхээ хүсэлтүүдийг одоо өгөөд явж байгаа тийм. Тэгэхээр энэ удаагийн тэмцээн за одоогийн байдлаар бол 5 орон олцгоор болсон гэсэн юм урьдчилан мэдээлэл өгсөн байна. Тэр нь өмнө бас олон орн ч гэсэн орохоор боломжтой гэж ярьж ирсэн. Энэ маань бас нэг тодорхой шалтгааны улмаас оролцогч орнуудын та жоохон цөөрч үү. Тэгээ за энийг бас үзэгч олондоо бас зөвхөн тайлбарлах хэрэгтэй баг. За мэдээж манайд бол одоо парламентын сонгуул явсантай холбоотойгоор одоо манай тэмцээний үйл ажиллагаа маань одоо бас нэг яг дараагийн мэдүүлүүд явдаг үе дээр сонгуул таарсан учраас бас энэ тэмцээний үйл ажиллагаанд бас жоохон нөлөөлсөн. За энэ байдлаар урьдчилсан байдлаар бол 9 орны 200 гаруй тамирчид оролцохоор төлөвлөгөөтэй байсан. За эндээс бол яг одоогийн байдлаар мэдүүлгээ ирүүлсэн байгаа 5 орн байгаа. Гэтэ 5 орн дотор Азад одоо аэробик гимнастик өндөр хөгжсөн одоо Хятад, Япон, Вьетнам, Солонгос одоо Оросууд бас оролцохоор мэдээлэл өгсөн байгаа. За тэгээд ялангуяа энэ тэмцээнд одоо Хятадын багаас одоо дэлхийн аврах шалгаруулалт тэмцээнд оролцож исэн Ау Жимпинг одоо олон 2 удаагийн дэлхийн аврагын юм тамирч одоо шүүгч болж одоо энэ тэмцээнд бас оролцохоор ирж байгаа. Тий. За тэгэхээр оролцогч орнуудын хувьд бол одоо зөвхөн нэг шгшээ баг ирүүлэх ёстой юу? Эсвэл одоо улс орон бүрээс одоо бас хотуудын баг гэсэн гээд ирж болдог шүү дээ тийм ээ. Иймэрхүү юмуд байх уу? За нээлттэй тэмцээний онцлог нь гэвэл тухайн улс орноос одоо тий баг клубүүрээ ирж болно. Эсвэл үндэсний шгшээ баг нь бас оролцож болдог. За ер нь тэмцээн маань 12-оос 14, 15-аас 17, 18-аас дээш гээд 3 насны ангиллаар зохион байгуулагдж байгаа. За энэ ангил дотор эрэгтэй эмэгтэй ганцаарчилсан хосын төрөл, гурвалсан баг, бүжгийн баг, степний багийн төрлөөр гээд 7 төрлөөр зохион байгуулагдж байгаа. За ер нь 7 төрлөөр зохион байгуулагддаг бус оролцож байгаа орнуудын
өргөн оролцох одоо боломж нь илүү сайн хангаж өгч байгаа ийм онцлогтой байгаа. За тэгээ энэ удаагийн тэмцээн маань одоо анх удаа одоо энэ Мексикийн Канкун хотноо 2013 онд зохион байгуулагдсан, 12 онд зохион байгуулагдсан дэлхийн аварга шалралт тэмцээнд туршиж үзсэн одоо энэ шинэ дивжин дээр зохион байгуулагдахаар болж байгаа. За тэгээд энэ дивжин бас тодорхой дулаан хүүтний нөхцөлд одоо бас нарийн горимд одоо халгалагдаж одоо ашиглах ийм зорилттой дивж байдаг. За хитрхи хүүтэн бол одоо бас дивжиний чанаранд нөлөөлдөг халуун байх юм бол тэгээд тасалгааны температурт одоо энэ дивжийг одоо ашиглаж Монголын баг тамирчид одоо бас бэлтгэл сургуультаа хийж байгаа. Манай ч одоо бас тэмцээнд оролцоод энэ дивжээ шалны асуудлыг яригддаг шүү дээ тийм ээ. Одоо бас олон улсын тэмцээнд орчоод хариу зориултын бас шал байдаг гэднэр гээл тийм ээ. Энэ бүгд асуудлыг одоо ингэж шийдэж чинь гэж ойлгож болох үү? Тэгээ ер нь бол Монголын аэробикийн хувьд бол энэ тамирчдын хувьд бол энэ одоо дивжээ бол одоо 20 гаруй жилийн одоо мөрөөдөл бол байсан. За тэгээ энэ удаагийн энэ Mongolia Open тэмцээнийг зохион байгуулснараа бид нэр бас нэг дивжээтэй болж байгаа юм онцлогтой байгаа. За энэ дивжээтэй уснаар дараагийн Аз ТV аварга шалралт тэмцээн бусад тэмцээний авахуд одоо Монгол оронд одоо ирэх бас тэ. Ирэх авахуд бол одоо нааштай болж байгаа гэсэн. Ер нь бол энэ гимнастикийн ямар ч тэмцээнийг зохион байгуулахад хэрэглэл материал бол одоо маш их шаардлагатай орчин үеийн одоо төвшөнд хэрэглэл материалыг шаарддаг тэмцээн зохион байгуулахад. Тэгэхээр бол энэ Монголын гимнастик холбоонд хэрэглэж байгаа хэрэглэл материал маань бол ерөнхийдөө бас хуучирсан юм хэрэглэл материалууд байдаг. Олон улсын яг өнөөдрийн төвшөнд одоо өндөр амжилт гаргах хуй хэмжээнд ашиглахад бол бас хараахан эргэлзээтэй юм төхөөрөмжүүд байдаг. Тийм учраас бид нар бас олон улсын тэмцээн уралдааныг аль болохоор таслахгүйгээр оролцож за тэгээ бас гадшаа хамтарсан бэлтгэл сургуултыг хийж одоо олимпийн цикл солигдож байгаа учраас шинэ дүрмийн одоо бэлтгэл сургуултыг одоо эхлүүлэхээр одоо зорин ажиллаж байгаа. За мөн бас шинэ шүүгч нарыг одоо бас бэлтгэх одоо энэ ажиллагаанд бол орж эхэлж байна тий. Энэ тэмцээнд манай улсаас одоо ямар тамирчид оролцох вэ? Хичнээн багийн тамирчид оролцох уу? Баг тамирчдын бэлтгэл ямар вэ? За энд бол өсвөрийн улсаар шалралт тэмцээнийг 4 сард бол зохион байгуулсан. За энэ тэмцээнд шалгарсан тамирчид, за мөн улсын аварга шалралт тэмцээний насан туршид шалгарсан тамирчид одоо эрх авч оролцож байгаагаар бас онцлогтой. Бас дотроо бас шигшүүр одоо тий шигшээ хийж орж байгаа юм онцлогтой. Орсын улбаны улсаас баг ирнэ гэж байна шүү дээ тийм ээ. Энд одоо жишээлбэл ямар хөө баг ирэхээр мэдээж хэрэг бас энэ спортоор хөгжлийн төвшин бол нэлээд дэлхийд дээгүүрт яригддаг орно шүү дээ. За Орос улбаны улсад бол өсвөрийн тамирчдаас ерөнхийдөө ирэхээр төлөвлөж байна. За энэ Дорн Сибирийн бүс нутгаас одоо оролцсон. За яг энэ тэмцээнээс маань хойш 7 хоногийн зайтай Оросын улбаны улсад бүх Оросын улсын аварга шалралт тэмцээн Новосибирск хотноо зохион байгуулж байгаа болохоор одоо Орос улс бол тамирчдын тоо бас тийм төдийлөн олон тоогоор бол ирэхгүй байгаа тий. Тэгэхээр энэ тэмцээний хажуугаар бас Орсын улбаны улс за Дубай гэдэг одоо улсуудад олон тэмцээн болно гэсэн тийм мэдээлэл бол байгаа тийм ээ. Энэ нь одоо бас зэрэгцээд болох тэмцээнүүд учраас энэ шиг бас манай тамирчид явж байна уу? За ер нь үндэсний шгшээ багийн тамирчин Эрдэнэлд за инх тулга дасгалжуулагч Алтан төгсийн хамтаар Орос улбаны улсын Ленск хотноо зохион байгуулагдсан спортын гимнастикийн насан туршидын тэмцээнд одоо оролцохоор энэ сарын 25-нд одоо хөтлөх гэж байна. За энэ тамирчид маань одоо тэр тэмцээнд оролцсноор бас туршлага судлах бас хамтарсан бэлтгэл сургуулт хийх ийм зорилготой явж байгаа. За ингээд ялангуяа бид нар бол одоо хариалтын төрөлдөө бас медаль хүртэх болцоо бий учраас одоо бас энэ Оросын тамирчдаас бас туршлага судлах шинэ олимпийн циклд одоо ямар дүрмээр одоо өрсөлдөж байгаа те. Ер нь бол энэ нэг олимп тусаад тухайн олимпийн одоо сүүлийн жилд нь бол одоо ялангуяа дараагийн шинэ дүрмэнд төхүүлсэн бэлтгэл сургуултууд их явж байдаг учраас эдгээр тэмцээнүүдийг одоо оролцохоор одоо зорж ажиллаж байгаа те. За энэ үеэр мөн одоо бас Дубай Cup гэх тэмцээн Дубайд болох юм байлаа тийм ээ. Энэ үеэр ч энэ тэмцээний бас дараахан болох юм байлаа шүү дээ. Тэгээ за Ленск хотноо болж байгаа тэмцээнд спортын гимнастикийн тамирчдыг үзсний дараагаар одоо уран сахны гимнастикийн бас тамирчид Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотноо зохион байгуулагдсан Дубай Cup тэмцээнд одоо оролцохоор мөрдөж байгаа. За энэ бол түрүүн хэлсэн тийм ээ. Олимпийн цикл дараагийн олимпийн цикл төхүүлсэн одоо элементийн бэлтгэл сургуулиудаар одоо Европын аварга, олимп дэлхийн аварга шалралт тэмцээнээс одоо алтан мөнгө хүрэл медалууд хүртсэн тамирчид одоо энэ дээр мастер класс английн одоо сургалтыг зохион байгуулахаар энэ тэмцээний үеэр одоо төлөвлөгдсөн байгаа. Энд одоо Монголын гимнастик холбооны уран сахны гимнастикийн дасгалжуулагч халиун дасгалжуулагчтай 8 тамирч одоо оролцохоор
одоо бэлтгэл сургуультаа хангаад байж байна. Ялангуяа энэ тэмцээнд Рио зуны олимпийн наадмын хүрэл медальд Анна Эрзидонова одоо энэ сургуультанд оролцож одоо өсвөрийн тамирчдад одоо техник ур чадварыг одоо яаж эзэмшүүлэх те яаж одоо тэмцээн уралдаанд өндөр амжилт оноо авах уу гэдэг энэ талаар одоо сургалтыг 2 өдрийн сургалт зохион байгуулахаар төлөвлөгдсөн байгаа. Тэмцээн бол 12 сарын 9-10-ны өдөр болно. Сургалт маань 11 12-ны өдөр одоо 2 өдөр зохион байгуулагдахаар төлөвлөгдсөн байгаа. За Монголын Open тэмцээний мэдээлэлд одоо эргээд орё. Тэгэхээр буян тухай спортын ордонд энэхүү тэмцээн маань одоо болно. Тэгэхээр Монгол улсад анх удаагаас хөгжиж байгаа аэробик гимнастикийн тэмцээн гэдгээр онцлогтой. Буян тухай спортын ордны бол одоо бас төвчлөлтийн ажил гээл их ажил өрнөж байгаа байх та тийм үү. Аэробик гимнастикийн тэмцээж одоо бас нэг тодорхой хэмжээний тайз орчин нөхцөлийг бүрдүүлэх ёстой. Тэгээ за бидний үйл ажиллагааг тогтмол байнга дэмжиж ажиллаж байдаг буян тухай спортын ордны хамт олондоо бас талархлаа илэрхийлье. За бид нар бас улсын шалралт тэмцээний энэ зааланд тэмцээнд зохион байгуулдаг. Тэгээ энэ удаагийн тэмцээнийг мөн дараа жилийн бас Аз ТV аврах шалралт тэмцээнийг одоо зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаа. Ялангуяа Аз ТV аврах шалралт тэмцээн гэдэг бол маш том тэмцээн учраас бид нар энэ том тэмцээний өмнө Mongolia Open тэмцээнийг зохион байгуулж одоо ямар гарч болох эрсдэл алдаа байна. Одоо тэрнээс урьдчилан сэргийлэх зорилгоор энэ тэмцээнийг зохион байгуулж байгаа. За энэ дээр бас хамтарч ажиллагаа буян тухай спортын ордны хамт олондоо баярлалаа. За ер нь буян тухай спортын ордон бол манайда байгаа хамгийн том спортын барилга байгууламж. За энийг ашиглаж зохион байгуулж одоо тэмцээнийг аль болохоор зэрэгтэл дүүрэн байлгаж олон хүмүүсийг оролцуулах ийм зорилгыг барьж ажиллаж байгаа. Нийтдээ ер нь хичнээн тооны гадаадын зоч төлөөлөгчд ирэхээр баг шиг тамирчид тасгалжуулагч тэгээд одоогоор бол яг нэг 100 гаруй хүмүүс оролцох болчиход байна. Ер нь бол яг өмнөх оролцсон гэжсэн төлөвлөгөөр бол 200 гаруй хүн бол байсан. Одоо Аз ТV аврах шалралт тэмцээнд ирэх хүмүүсийн өмнөх Аз ТV аврах шалралт тэмцээнд оролцсон хүмүүсийн тоог бол судлаад үзэх нь 300 гаруй хүн бол Аз ТV аврах шалралт тэмцээнд хүрэлцэж ирж байгаа. Тэгэхээр энэ удаагийн Mongolia Open тэмцээнд 100 гаруй хүн оролцохоор одоо мэдүүлгээ өгсөн байгаа. Түрүүн одоо ингээ Аз ТV аврах шалралт тэмцээний талаар бид ингээ ярилцж байна. Тэгэхээр Азийн аврагын тэмцээнийг бас зохион байгуулах эрхийг одоо хизээ яаж авах Монголын гимнастикийн холбоо өөр улс орнуудын бас өрсөлдөөн байдаг байна. За 9 сард бүгдээр Солонгос улсын Инчэн хотноо зохион байгуулагдсан Азийн гимнастик холбооны удирдах зөвлөлийн хурал болсон. За энэ хурал бол Монголын гимнастик холбооны ерөнхийлөгч лавж байгаа. За миний би бас оролцоод ирсэн. За энэ хуралд оролцсноор бид нар энэ тэмцээнийг зохион байгуулах эрхийн төлөө бас Вьетнам, Тайланд, Солонгос улсуудтай бас өрсөлдсөн байгаа. За Япон улс бол жилээр одоо дэлхийн цомын тэмцээнийг бас эх орондоо зохион байгуулдаг учраас одоо дараагийн 18 оны одоо Аз ТV аврах шалралт тэмцээнд өрсөлдөхөөр одоо нэр дэвшүүлсэн байгаа. Тэгээ эдгээр орнуудтай зохион одоо өрсөлдөхөд Монгол одоо дэвжээ нөгөө нэг шин дэвжээтэй гэдгээрээ мөн дээрээс нь бас анх удаа зохион байгуулагдж байгаа шинэ орн гэдгээрээ бол илүү давуу хэрэгтэй бол байсан. Аз ТV аврагын тэмцээнд одоо ерөнхий байдлаар хичнээн оролт юм байна. За ер нь бол харилцан адилгүй янз бүр байт юм аа. Ер нь дээдл нэг 19 орн бол орж исэн. Тэ. Бас дараагийн тэмцээнүүд нэг 12 орн, 14, 16 орн гэл зохиогч байгаа бүс нутгаас хамаарат ч юм уу те. Визний уян хатан байдал те. Иймэрхүү байдаас хамаарат оролцож байгаа орнуудын том харилцан адилгүй бол байдаг. За энэ тэмцээнд одоо манай баг тиймэрч мэдээж хэрэг бас эх орондоо болж байгаа анхны тэмцээнд олон улсын тэмцээнд тодорхой хэмжээний зорилго тавьж одоо өөрсдийн тийм итгэл хүлээлгэж тамирчтай оролцуулж байгаа хаа энэ тухай одоо бас төвчгөө ярилцъя. За мэдээж эх орондоо зохион байгуулж байгаа болохоор алтан медалаас алдчихгүй төлөө бас багш нар маань бүгд дор бүрнээ хичээн ажиллаж байгаа. Тэгээд хамгийн гол нь энэ бид нэр цөөхөн тооны тамирчидтэй нэг 30-40 тамирчин гадагшаа тэмцээнд очиж оролцдог байсан бол маш их хэмжээний мөнгө зарж явдаг. Бас эцэгчүүд, бас багш нар дор бүрнээ бас тодорхой хэмжээний үр зээл хийгээд тэмцээн уралдаанд оролцдог. Энэ удаад бол гадны тамирчдыг авчирж өрсөлдөж байгаагаар илүү онцлогтой. Ингээхээр бас төдийлөн тэмцээнд оролцож гадаашаа явж чадахгүй байгаа тамирчдын хувьд бол маш их хэмийг харж сурж авч байгаагаар энэ тэмцээний гол одоо мэргэжлийн одоо онцлог нь энд үлдэж байгаа. За ялангуяа энэ өсвөрийн бяцхан тамирчдын хувьд бол одоо 100 удаагийн бэлтгэлээс тэгээ нэг удаагийн тэмцээн үзэж харснаар одоо маш их хэмийг сурж судалж авч байгаа. Үүнээрээ дамжаад одоо тэр гадны бөгөөд одоо өндөр ур чадвар гаргаж байгаа тамирчдыг одоо бишрэн шүтэх бас тэр хөв хүний үзэлтэй
Ямар нэгэн зорилготой тэмүүлэлтэй болж байгаагаар бас илүү онцлогтой. Тэгээд хүүхдүүдийн хувьд бол маш их юмыг одоо харж сурж мэдэж авах хаа гэж бас найдаж байгаа. За ингээд 12 дугаар сарын 1-2-ны өдрүүдэд Монгол Улсын нийслэлд анх удаага за буян тухай спортын ордонд аэробик гимнастикийн Mongolia Open тэмцээн зохион байгуулагдана. Тэгэхээр энэ тэмцээний талаар мэдээлэл үзэгч та бүхэндээ бид өнөөдрийн одоо нэвтрүүлгээрээ хүргэж байна. За ингээд манай бусад спортын төрлүүдээр ингээд харж байхад Mongolia Open нэртэй тэмцээн болдгол жишээлбэл жилүүдхийн одоо олон улсын тэмцээн байна тийм ээ. Энэ тэмцээнүүд бол ингээд цаашлаа бол ингээд жил болго уламжлалаад явждаг. Гимнастикийн хувьд бол энэ аэробик гимнастикийн хувьд ямар хөө байд юм бол. Яг энэ бас биднийг бас дэмжиж ажиллаж байгаа бас Азийн гимнастикийн холбоо бол байна. За олон улсын гимнастикийн холбоогоо. Ялангуяа энэ бус Азийн бус орнуудтай санал солилцсны үндснээр бид нар бол ерөнхийдөө 2 жил тутамдаа одоо зохион байгуулахаар бол төлөвлөж байгаа. За дараагийн жил бол Азийн аврах шалралт тэмцээн энэ бол Азийн гимнастикийн холбооны аль биесны арга хэмжээ бол Улаанбаатар хотод зохион байгуулагдана. Зохион байгуулах холбоо энэ бол одоо Монголын гимнастикийн холбоо болж байгаа. Нэг дараагийн жил болохоор мэдээж Mongolia Open-ны 2 дугаар тэмцээн зохион байгуулагдана. Бас уран сахны гимнастикийн Mongolia Open тэмцээний одоо 3 дахь тэмцээн зохион байгуулагдахаар төлөвлөж байгаа. Ер нь уран сахны гимнастикээр бол 2 удаа олон улсын тэмцээн зохион байгуулагдсан. За тэгээд дараагийн жил одоо бас уран сахны гимнастикийн дивжээ хэрэгэл материалыг бас одоо шинжлэх ийм төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. За спортын гимнастикийн хувьд бол одоо мөн адил бас бидний гол найдвар тавьж байгаа одоо хариалтын төрлийнхаа одоо хэрэгэл материалыг бас шинжлэх одоо тэгээ үүнийгээ дагаад бас хариалтын төрлөөрөө бас тодорхой нэг төрлүүдийг бас сонгоод олон улсын тэмцээн бас зохион байгуулахаар бас төлөвлөж байгаа тий. Цаг 1-2-ны өдөр тэмцээн болно. Тэмцээн явагдах ер нь өдрийн одоо хуваарийн хувьд ер нь хичнээн цаг тэмцээн үргэлжлэхөө. За гэж хэлгээд аэробик гимнастикийн тэмцээнийг очиж үзье гэсэн үзэгчд бол одоо бас тухайн өдөр өөрсдийнхөө ажил амралтыг хуваарлаад очих байх л та тийм ээ. Ер нь одоо өдөрт нэг өдрөөр хичнээн цаг арга хэмжээ болох. За ер нь бол 12 сарын 1-ний өдрөө урьдчилан тэмцээн явагдана. За энэ дээр олон улсын гимнастик холбооны аэробик гимнастикийн тэмцээн зохион байгуулах техникийн дүрмийн дагуу өглөө 8-9 цагийн хооронд шүүгчийн суглаа. Энэ хоорондоос тухайн суглааны дараалалаар тамирчдын бие халаалт бол аль биесээр эхэлдэг. За тэгээ 9-өөс 13 цагийн хооронд урьдчилан шат. За 14-өөс орооны 19 цаг хүртэл одоо дараагийн одоо насан туршидын тэмцээн зохион байгуулагдаж явагдана. За эндээс шигшээд одоо шалгарсан тамирчид маргааш нь одоо финалд өрсөлдөх боломж нь үүсдэг байгаа. За баярлалаа. Ингээд Монголын гимнастикийн холбооноос энэ жил анх удаага аэробик гимнастикийн Mongolia Open тэмцээнийг тунхдахгүй зохион байгуулж байна. Энэ тэмцээний талаар өнөөдөр үзэгч та бүхэн Монголын гимнастикийн холбооны ерөнхий нэр эмчгийн дарга Эрүүл Бат манай студид хүрэлцэн ирж та бүхэнд мэдээлэл өглөө. Ингээд та бүхний одоо зохион байгуулж байгаа уралдаан тэмцээнд өндрөөсөн нэрэмжилт хөсөө ирээ тэмцээн амжилттай болох тухай самуу одоо үзэгчтэйгээ бас өрөөлмөр байна тийм үү? Баярлалаа. Ингээд энэ тэмцээнийг зорин ирж үзэж бас хүүхдэд дагуулж ирж үзэж одоо энэ гимнастикийн бас энэ хүмүүжлэр одоо спортоор хүүхдэд хичээлүүлэхийг одоо эцэг эхчүүдтэй, эмээ өвнөртөө, аав ээжнэртээ бас ингээд уриалж байна. За баярлалаа үзэгч та бүхэнд Монголын мэдээ сувг спортын онцлог зочин нэвтрүүлэх меморийн дугаарыг үзүүллээ. Өнөөдрийн нэвтрүүлгээр бид та бүхэнд удахгүй манай хөрөнгөлөх тэмцээний талаарх мэдээллийг өглөө ингээд та бүхэн амралтын өдрүүдэд аяд тухтай сайхан өнгөрүүлээрэй. Баяртай.